Эрхэм мэдээд үзэгчтэй UBS телевизийн топ нэвтрүүлгийн нэг өглөөний мэнд Улаанбаатар хөтөлбөрийн энэ удаагийн дугаар эхлэх гэж байна. Шинжлэх ухааны таны мэдхийн судлагдсан гэдэг булангийн энэ удаагийн дугаараар шинжлэх ухааны академийн хэлц зохиолын хүрээлэнгийн 100 жилийн ой зориулсан цувралын утга зохиолын салбарын хэсэг эхлэх гэж байна. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлгийн гол сэдэв бол мэдээж Монголын уран зохиолын тухай байж таарах нь. Ер нь Монголын уран зохиол гэдэг бол хүндрэлтний утга соёлын онцгой үзэгдлийн нэг. Тухайлбал нүүдлийн соёл өргөншилтэй айс хоёыг бүтээлтэй шингээсэн Монголын тал нутгийн уран сайхны сэтгэлгээний тусгал юм гэж хэлж болно. Монголын уран зохиол бол их байгаль, эргэх дөрвөн улирал, ижи аав, их нутагтайгаан хамгийн ойрхон сэтгэлгээд үдийн наран мэд гэрэлт бүтээлүүдийн хүрээлэн гэж бас тодлож болмоор санагддаг. Ер нь байгальтайгаа хатуу ширүүн харьцдаг техникдсэн энэ зуунд дэлхийн уран зохиолын чиг хандлага эргээд байгаль руугаа хандж байна. Түүний үлгэр жишээ болсон их Монголын уран зохиолын үнцэн өнөөдөр улам бүр тодлож төрлөх зан чанар хэв маяг нь улам бүр одоо үнэлэгдэж байна. Ийм сайхан гайхамшигтай соёлыг үргэлжлүүлж төрийн байгууллагын нэрийн өмнөөс энэ утга зохиол судлалыг хариуцсан ажиллаж байгаа эрхмүүд өнөөдөр манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн байна. Ингээд нэвтрүүлгийн хүндэт зочдыг та бүхэнд танилцуулъя. Шинжлэх ухааны академийн хэлц зохиолын хүрээлэнгийн утга зохиол судлалын салбарын эрхлэгч хэлбэрч ухааны доктор Гадамбын бэлгүүдээ доктор маань хүрэлцэн ирсэн байна. За хэлц зохиолын хүрээлэнгийн утга зохиолын салбарын ахлах ажилтан хэлбэрч ухааны доктор Баатаржмын мөнхөр доктор хүрэлцэн ирсэн байна. Хэлц зохиолын хүрээлэнгийн утга зохиолын салбарын эрдэмтний ажилтан хэлбэрч ухааны доктор дэд профессор Дэмбэрэл сүрэнгийн Цэвэн дарж маань ирсэн байна. Шинжлэх ухааны академийн хэлц зохиолын хүрээлэнгийн утга зохиол судлалын салбарын эрдэмтний ажилтан Жимбагийн Ууганбаатар залуу судлаач маань ирсэн байна. Та бүхнийг бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн талархаж байна. Мөн одоо хэлц зохиолын хүрээлэн үүсгэн байгуулагдсан, судрагчийн хүрээлэн үүсгэн байгуулагдсан 100 жилийн баярын мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Тэгээд би салбартаа энэ онд өөрийнхөө бичсэн номыг дурсгалуулган таны салбарын номыг дурсгая гэж бодож байна. Би одоо тэгвэл энэ бас наваа явууч. За манай салбараас сүүлийн одоо 19-20 онд гарсан. Нэг нь дамжсрангуй 110 жилийн ой зориулсан. Нөгөөх нь манай хэлц зохиолын хүрээлэнд ажиллаж байгаад одоо нууц товчооны талаар өгүүл үтсэн юм гэдгийг нодлон гаргасан юм. Сайхан баярлалаа. Бидний одоо шүтэн чинь бол бэлэг оюун судар бичиг талаас нууц товчоо эрдэмтэн судлаач талаасаа бол өнөөдрийн цэндийн дамжсран арга байхгүй бидний оройн дээс одоо шүтэн байна шүү дээ. Энэ сайхан ном бэлгэлсэнд талархаж байна. За манай нэвтрүүлэг өөрөө одоо таны мэдхүүн нэвтрүүлэг учраас эхний асуултыг би таны мэдхүүн шинжтэй асуултыг одоо үзэгчдийн төлөөж одоо асууя гэж бодож байна. Та дөрвийн дунд. Тэгэхээр одоо бид нар чинь нэг утга зохиол гэж ярьдаг, утга зохиол, уран зохиол гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр энэ утга зохиол, уран зохиол гэдэг нь нэг юм байна уу, ялгаатай юм байна уу, өөр дэсэн юм байна уу, энэ талаар манай үзэгчдэд ойлголт өгөхнээс товчхон хариулт өгвөл одоо сайн байна. За тэгэхээр Монголд одоо утга зохиол гэдэг нэр томьёо өргөн хүрээнд одоо хэрэглэгддэг юм нэр томьёо. Уран зохиол бол тэр утга зохиол дотроо одоо хамгийн тэргүүн оргил хэсэг нь уран сайхан зохиол бичдэг улсуудын яруу тансаг хэлээр бичсэн зүйлийг бол орсоор художественный литератур гэдэг байгаа. Тэр литератур гэдэг нь утга зохиол гэж монголчууд одоо авч ингэж 20 дугаар зуунд явуулсан. Тэрэн дотор бол уран зохиол гэдэг нь бол одоо бэлэг авьяаснууд нөгөө үгийн цэцгийг уралдуулж бичдэг тэр шүлэг зохиол эдрийн бол ерөнхийдөө уран зохиол гэж хэлээ. За ойлголоо. За уугна. Ер нь л одоо утга зохиолын маань том сайн авь дотор бол уран зохиол багтаж байна. За уран зохиолын одоо монголчууд бол энэ уран зохиол, утга зохиолын ариун одоо бүтээлийг бүтээсэн байдаг. Энд бол бид одоо ам зохиол, эртний уран зохиол,
орчин уран зохиолын 3 дунд цаг үед бол энэ уран зохиол багтааж авч үздэг юм аа. За баярлалаа. Тэгээд ерөнхий тэр айсавар бол утга зохиол гэдэг нь ерөөсөө нийт одоо бичгийн зохиол. Нийт одоо бүтээлийг хэлж байгаа. Тэр сонин байна уу, сценийн сэтгүүлийн юу байна уу ингээл бүгдийг багтаасаа ойлгож. Тэн дотор багтж байгаа нэг томоохон айсав нь л тэр уран зохиол. Тэгээд тэр тусмаа тэр литератур гэдэг ойлголт чинь жоохон бичгийн зохиолын хандлагыг илэрхийлж байгаа. Тэгэхээр бичгийн зохиол гэдэг нь илүү жоохон уран зохиол гэдэг нь жоохон хов хүний чанартай. Утга зохиол гэдэг ерөнхий ойлголт нь бол илүү их тийм өргөн дэлгэр ерөнхий ойлголттой. Тэр сэтгүүл зүй, уран зохиол энэ бүгдийг ингээ багтаасан. Энэ дотроо багтж байгаа л нэг ойлголт байна да. Уран зохиол. За зөвхөн дөржлөө доктор. За хамар хүрээний хувьд одоо ийм ялгаатай хэдийч ерөнхийдөө товчхон хэлэх юм бол одоо хүний хүн байлгадаг ийм оюуны одоо бүтээлийг бол уран зохиол гэж хэлж болох юм. Харин одоо хүн болгоны тэр боловсролын одоо хэмжүүрийг бол утга зохиол гэж хэлж болох юм. За баярлалаа. Тэгэхээр утга зохиол гэдэг бол одоо үнэхээр бичмэл цаасан дээр хараар бичсэн бичмэл бүх юмыг бараг утга зохиол гэж ингэж ойлгож болно. Тэр дотроо бол уран зохиол нь одоо нэг том айлсав болж багтаж байдаг юм байна. Ягсан юм ойлголтыг одоо бид травлаа. Би энийг асуудгийн учир нь бол утга зохиол урлаг гэдэг саний нэр дээр бас маргалдаж ирснийг би бас санаж байна. Нэг хэсэг нь болохоор уран зохиол урлаг гэж явъя гэж ингэж байсан. Гэтэл одоо ганцхан уран зохиолын сэтгүүл биш шүү. Энэ ч одоо нийгэмд хандсан ийм уран сайхны сонин учраас утга зохиол соёлын ойлголт биш утга зохиол гэдэг нэрийг авъя гэж авч байсан. Ийм учраас энэ бол бас жоохон ялгамжтай юм аа гэдгийг одоо бид нар ойлгож авлаа. За ингээд анхны эхний асуултыг салбарын эрхлэгчээс асууя. Утга зохиолын салбар одоо маань одоо яг түүхэн талаас хэзээ байгуулагдсан юм бэ? Судалгааны гол үйл ажиллагаа юу вэ? Яг өнөөдөр энэ төвшин 100 жилийн хогийн өдрүүдэд утга зохиолын салбарыг яг галгуулмтын сахиад ажиллаж байгаа энэ юу салбарынхаа ажилтнуудад танилцуулна. За тэгэхээр манай хэл зохиолын хүрээлэн одоо 61 оноос хэл зохиол гэсэн. Тэгээд тэр зохиол гэдэгт бол бид ерөнхийдөө бол утга зохиолоо Монгол одоо утга зохиолыг судалдаг юм салбар байгаа. Тэгэхээр Монголын утга зохиолыг судлахлаар бол ер нь эхэлсэн нь бол тэр 21 онд очино. Судрагчгийн хүрээлэнгийн дотор бол дуу ухааны тасаг гэж тэр 11 сарын 19-нд одоо тусгай шийдвэр гаргахад бол эхний байгуулагдсан тасаг нь ерөөсөө дуу ухаан гэж. За дуу ухааныг одоо боддог нөгөө их баг таван ухааны одоо бидний хэл бичиг зохиол утга зохиолыг одоо судлах тасаг маань бол үүслэн дээр 21 онд байна. Тэгээд тэр 21 онд бол Монгол улс одоо залууч байсан. Ерөнхийдөө монгол хэлээр тойрсон бүтээсэн ном зохиолыг зоглуулах, түүнийг олшруулж дэлгэрүүлэх ард түмэнд одоо сурталчилгахын тулд бол сурах хүчгүүдэд үлгэр домог одоо туйл зүүрцсэн үг ч гэдэг юм уу. Ингээд Чингисийн бэлэг сургаал эдрийг цуглуулад сурах хүчгэд хэвлэлээд ингээд одоо явж эхэлсэн тэр үеэс бол үүслээ тавьсан баг. За тэгээд утга зохиолын энэ юу маань дараа нь бол түүхийн одоо тэр анхны 20-30-аад оны үед бол анх үүссэн тасаг маань бол ингээд явсан. Тэгээд тэр одоо товчлоод хэлэхэд бол юу юм? Тэр анхны нөгөө ном цуглуулах юунаас одоо бас дурдахгүй байж болохгүй нэг 2-3 зүйл байна л да. Жишээлх юм бол онготын жамингой тэр 25 онд одоо Дорнод аймгийн нутгаар явж байгаад тэгээд одоо биднээс одоо хожим мэддэг Лусан данцны алтан товч гэж одоо Монголоос олдсон нууц товчооны одоо 83% шахуу бичигдсэн монголоор бичигдсэн цорын ганц судрыг олж ирсэн баг жишээ. Тэр бол одоо анхны дарга захирал маань одоо олж ирсэн зүйл. Тэр дайраа тайж гэдгээс одоо олж ирсэн ийм Лусан данцны алтан товч Гайхамшигтай тийм ээ. За мөн тэр мөн л одоо 24-5 оны үед одоо Бээжингээс тэр ганжуур данжуур улаан шунхан эдрийг бол бүр хүн явуулж худалдаж авч нааш нь
одоо татаж авчирч байсан. Тэгээд тэр утга зохиол судлах, дэлгэрүүлэх газар маань эхлээд бол ховор нанд нам зогдуулах ажиллаа. Тэр Ганжуудан журыг авчрагч бас төрийн бодлогын орсон бололтой байдаг нь шүү дээ. Тэр үед гадаад харилцааны яамны сайд байсан Ширмэн Дандан гой бол яг тэр заалах авчрах юуны бүрэлдэхүүн Бээжинд 80 дугаар тэр суугаад төлөөлөгч тийм баг шүү дээ. Их тийм гайхамшигтай. Үнэхээр одоо Монгол төрийн ахмад үеийн сэхэтнүүдийн улс эх орныхоо төлөө Монгол соёлын төлөө одоо бүтээн байгуулсан байгуулалт гэж хэлж болохоор ийм үйл ажиллагаа. Яг тэгвэл тэр 80 тонн гэдэг чинь хөөрхий монголчуудын нууд их муу нэртэй хүн шүү дээ. Одоо тэр манж засгийн яамд. Гэтэл 80 тонн чинь тэр үг усан тийм байсан ч гэсэн үнэхээр сэтгэл санаа нь бол Монголтой байсан юм. Тэр Монгол төрийн мундаг цэцгэлтнүүд таны саяны хэлдэг яг Ширэн Нэмдэн гой болон тэр үеийн засаг ноёдын одоо нарийн ботсон төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа яваад тэрний төлөө бүтээлийг Монгол улсад авчирсны төлөө хөшөө усгасан. Номын хөшөө усгасан. Энд чинь бол гайхамшигтай шүү. Номоо санд. Тэгээд тэр судар бичгийн хүрээлэнгийн тэр номын мэрэгч чинь бас ухаантай болсон. 80 тонгог гадаад гишүүнээрээ судар бичгийн хүрээлэнгийн гадаад гишүүн шүү. Өөрөөр хэлбэл судар бичгийн хүрээлэн гэдэг чинь өнөөдрийн шинжлэх ухааны академи шүү. Шинжлэх ухааны академийн гадаад гишүүн тий. Тэгэхээр чинь шинжлэх ухааны академийн гадаад гишүүн ямар хүмүүс байсан бэ гэж зэрэгцүүлэхлээр чинь нөгөө Владимир Цугба, нөгөө Францын Пилого гээд ингээ бодохлоор чинь тэр зиндаанд авчиж тэр бол үнэхээр одоо юу шүү хизээч мартаж болохгүй үйл ажиллагаа. Ер нь одоо манай ардын зур цэцэн өгдөл бүх Монголын оюун санаа юм шингэсэн байх юм да. Тэр сайл бэлтгэр сава бэлт гэж одоо их хэрэглэгдэхүүнээ бол цуглуулж байна тийм ээ. Тэгэхээр би үлгээгээс дахиад юу тодруулаад асуухад ер нь Монголын уран зохиолыг бол эртний уран зохиол, орчин үеийн уран зохиол үндсэнд нь хоёр хайсаа болгож судалж штеп. Бидний манай энэ хүрээлэнгийн бол одоо бичсэн зохиолуудыг судалдаг судал шинжилгээний газар байж байна тийм ээ. Тэр энэ чиглэлээр жоохон тодруулаад өгөөч. Би одоо жишээлбэл бэлгүүдээ бол одоо алдарт Гадам багшийн одоо хүү байгаа. Би улсын багшийн дээд сургуулийн Монгол хэл уран зохиолын ангийн төгсөхдөө нацаг доржийн зохиол сурах гэдэг сэдвээр дипломын ажил хамгаалж байсан. Миний дипломын ажлын албан ёсны шүүмжлэгч багш нь Гадам багш Асваад руу хоёр байсан юм аа. Тэгээ Гадам багшийн надад гараараа бичигсэн их сайхан тодорхойлд байдаг. Тэр үеийн хувийг одоо би хүүдэн нэг гардуулж өгчээсэн санагдаж байна. Тэгэхээр эртний уран зохиолын судлал яг өнөөгийн өнцгт гаргахад одоо юу байна? Энэ ийм учиртай тэр ховсгол шинэ улс ингээ байгуулагдаад утга уран зохиол судлах газар нь ингээд байгуулагдаад эхлээд бол ном цуглуулах хэлбэрээр одоо ямаа цуглуулах маягаар. Хоёрдугаар асуудал бол ер нь бол 30 онд энэ судрагчгийн хүрээлэн маань нэр шинжлэх ухааны хүрээлэн болсон. За тэгээд шинжлэх ухааны хүрээлэн болоод дарга нь бол тэр үед Дагданбогийн амаргой болсон. Тэгээд амаргой бол тэр 31 оны 12 сард одоо Зүйл Толботор руу явж олон газраар оржээ. Тэгээд тэнд бол нэг чухал шийдвэр хилцээнд одоо хүрсэн. Энэ Монгол хувьсгал залуу Монгол улсад бол эрдэм шинжилгээний одоо 10 хүн та нар аспирант гэж байгаа. Одоо нөгөө эрдэмтэн болох 10 хүнийг бэлдэж өгөөч. Манай улсад одоо энэ л хэрэгтэй байна. Тэгээд тэр 10 хүн дотор бол одоо дуу ухаан, хэл бичиг, утга зохиолоор 2 ч гэдэг юм уу. Байгалийн ухаан, тийм ийм геолог, хөдөө аж ахуй гэсэн. Ингээд тэр хэлцээрийн дагуу Монгол улс бол тухайн үед 10 хүнээ бол бас өөрөө бэлдэж чадахгүйсэн. Боловсрууччин дутуу ер нь сургууль сурсан хүн чавар байсан. Тэр 10 дотор чи яагаад дамжсан багшаар? Тэгэхээр дамжсрангуй энэ дээр одоо юу яасан байгаа? Эхний удаад бол 7 хүн явуулж тэр 32 онд ч юм. 7 хүн дотор бол одоо манад ажиллаж байснаас бол Балтангийн Содном гоё явсан. За ингээд 7 хүн яваад байж тал 33 оны сүүлээр Содномгоо бол одоо биеийн байдал муудсан гэдэг чөлөө аваад үрдэрсэн. Тэгэхээр 34 оны намар болоод тэр намар бол Дамжинсрангуй, Сурмаажив 2 одоо тэр араас явсан юм. Араас нь нутсан байна. За тэгээд Дамжинсрангуй бол тэр үед бол
одоо яг хүрээлэнд ажиллаагүй ч гэсэн одоо 20 онд бол 27 онд өчүүхэн үлгэрээ бичсэн, 29 онд одоо голөгдсөн хүүхэн дуужаа бичсэн Монголын одоо залуу зохиолч одоо нацагт орж буян нэмэх Эрдэнэцонгой эдрийн үеийн хүн тийм ээ шинэ залуу зохиолч одоо шүлэг зохиол бичсэн ийм хүн байж байгаад 34 онд ингэ явсан. Тэгээ энэ үеэс Дамжсрангуй бол одоо яг манай одоо энэ утга зохиолын салбарын хамгийн гол бүх ажлуудыг ерөнхийдөө хийсэн. Энэ 34 оноос 38 оног хүртэл сурсан. Төгсөөгүй байхад Монгол улс дуудаж авчраад эргээд хүрээлэнд ажиллаж байгаад 38 оны намар одоо тэр үеийн хилс юугаар баригдаад ингээ мөрдөнд орцсон. Ингээд 30 онд одоо тэр амаргон юугаар одоо нэг 10 хүний дотор багтаад төгсч чадаагүй байж байгаа хүрээд ирсэн юм байна л да. За энэний дараагаар бол 40 оны ихээр одоо тэр мөрдөнгөөс гараад мөн энэ юуны ажилд байгаад үнэн сонины эрхлэгч нар болоод ингээд Дамжсрангуй бол тэр үеэс одоо манай энэ утга зохиолын гол юмнуудыг хийж гисэн. Би одоо товчхон цаг бага учраас бол гол юмнуудыг яриа гэж. Тэр 40 онд гарч ирээд бол нэг ажил нь бол Дамжсрангуй одоо нууц товчийг орчуулж эхэлсэн. 41 онд шинжлэх ухаан гэж одоо сэтгүүлд эхний 3 4 бүлгийг нь бол гаргаад энийг бол одоо тэр үедээ биччихсэн байна. 7 Чингис хааны одоо төрсний 700 ном зохиогчны 700 жилийн хойд бүгдийг нь орчуулж гаргая гэж. Тэгээ энэ ажлыг өөрөө хийсэн. За түүний хажуугаар тэр цаг үеийн нөгөө нэг ажил байгаа. Энийг бас хэлэхгүй байж болохгүй. 41 онд ерөөсөө энэ улс төрийн тэм шийд гараад энэ Орос үсгтэр төсгөлсөн шинэ үсгийг дүрмийг одоо зохиох ажлыг мөн Дамжсрангуй байсан. За ингээд 41 оноос тэр юу дүрмээ боловсруулаад дэвшүүлээд үндсэндээ 46 оноос эхлээд одоо 46 оны баг эхнээс эхлээд ингээ Монгол улс одоо шинэ үсэг Дамжсрангуй бол ямар нэгэн нэр өгөөгүй шинэ үсэг гэж хэлсэн. За ингээд шинэ үсэгт ороод одоо энэ орчин үеийн маань ингээд явсан байна. За тэгээд Дамжсрангуй тэр 46 онд одоо нөгөө амаргон юм л хэрэгжих гээд байна шүү дээ тийм ээ. 46 онд дахиж Орос улс руу яваад нөгөө аспирантуртаа эргэж сэргээгдээд ингээд судалгаа хийгээд 46 онд орсон хүмүүс маань 48 онд одоо нөгөөдхөө сунгаад ингээд 50 онд бол Гисрийн туужийн түүхт үндсэгдэг зохиолыг бичсэн. Энэ одоо Монголын уран зохиолын 3 ориглын нэг Гисрийг одоо анх судалсан. За ингээд хамгаалсан тэр 50 оны хамгаалт нь бол Монголын одоо хэл уран зохиолоор хамгаалсан анхны эрдэмтэн байсан. За ингээд 50 онд хамгаалж ирээд бол Дамжсрангуй бол дараа нь юу хийсэн бэ гэхээр Монголдо эргэж ирээд төрийн одоо зохиолчны хувьд бол төрийн сүл дууллын үгийг үжиж за тэр юунд нууц товчгоо орчуулж дуусгасан байна. Ингээд 50 хэдэн онд бол 59 онд түрүүн одоо мөнхөрийн яриад гарлаа. Монголын уран зохиолын дээд 100 бэлэг гэдэг энэ 100 зохиолын дээжийг хэвлүүлсэн. За яг ер нь Дамжсрангуй бол хэл зохиолын хүрээлэн дэдийг ер нь Монголын ард түмэнд Тэнгэрээс яасан их том саяын гэрүүлэгч ийм л хүн л дээ олон зүйлийг одоо олон зүйлийг одоо хангалтгч болсон гайхамшигтай хүн байсан. Хамгийн гол нь одоо эртний уран зохиолын түүхийг бичээд залуу дараа үеийнхэнд та нарын энийг задлж бичээрэй судлаарай гэж орчихсон шүү дээ. Үнэхээр гайхамшигтай тийм. Ерөнхийдөө юу юм ингээд өмнөх түүхээ ингээ харж ахлаар одоо жишээлбэл ингэж байгаа байхгүй юу? Тэр 1921 онд судар өвчгийн хүрээлэн байгуулагдаад анхны одоо 7 илүү гишүүний 5 нь дуу ухааны мэргэжилтэн байхгүй юу? Хил өвчгийн тэр одоо Хотчрууга, Онход жамин, Дашны мгүнч гэдэг юм. Ингээд тэр мундаг өндөр төвшний улсууч нь дандаа хил өвчгийн мэргэжилтэн байсан. Тэгээд тэдний ганц бодож исэн гэх юм уу, зорж исэн юм нь шинэ Монгол улсыг бүтээн байгуулахад уламжлалаа бид нэр ерөөсөй орхиж болохгүй гэдгийг айгүй сайн мэдчихсэн байхгүй. Тийм учраас тэд нар чинь яаж яах вэ гэхээр хуучны үг зохиолыг судлаа. Хуучны одоо тэр хоригн найрын үг хэллэгийг цуглуулаач.
тэр ардаа ярьдаг өрөөл үг хэллэг бүх юмыг ингээд та нар тэмдэглээч гэдэг. Ингээд бүр хөгжлийн энэ явцсан гүнзгийрсээр байгаад тэгээ өнөө тэр таны хэлээд байгаа тэр нуус товчоо одоо тэр алтан товч нөгөө Монголын хуучин уран соёлыг шин тавцанд гаргаж ирээ. Тэндээсээ бид нэр суралцах юм уу? Уламжлах тухай асуудал аяндаа бий болоод гараад ирж байгаа байхгүй. Тийм учраас яаж нэг хөхлөр шин үсэг одоо сурч байгаа юм уу бичиг үсэг сурч байгаа хүмүүст өнөө цаасан шугны үлгэрч байна. Өнөө одоо тэр мандах нарны туяа. Шүү одоо ингээл тань мэдэх хүн. Айгуу гой зохиолууд чинь гараад ирэхдээ тэд нар чинь дандаа хуучны бичгийн зохиол шүү. Үнэхээр манай сэдв бол маш өргөн хүрээтэй сэдв учраас одоо бүгдийг ярмаар л байна. Гэхдээ ярих боломж багтай. Би зүгээр жоохон сомхон байдлаар хэлэх юм бол тэр улсуудын энэ өв соёлдоо хандах, утгацгоолдоо хандах хандлагыг ярмаар байгаа юм. Жишээлбэл намдаг багшийн тухай данд сургууль бичсэн нэг өгүүл байдаг. Тэр бол 30-аад онд намдаг гэдэг хүнийг тодорхойлсон гол судалгах шүү дээ. Гэтэл тэр өгүүлийг яаж бичсэн бэ гэхээр намдаг багшийг хэлмэгдээд баригдах гээд байсан гэж байна. Тэгээд тэрийг баригдах гад тийм өнгөөс хараад ирэхээр намдаг багш зориулаад тийм үдшилэг зохион байгуулах гэсэн юм байна л да. Тэр үдшилгэн дээр данд сургууль багшийн үг хэлэх байсан үг байхгүй юу? Одоо бол өдөр чинь чэйжний бангараа л очиад юм ярьж шít. Гэтэл зүгээр нэг үдшилгэн дээр үг хэлэх биш. Бүр эрдэм шинжилгээний шинжтэй тийм өгүүлвч. Тэгээ тэр нь үлдчихэж байгаа байхгүй. Тэр алхам бол үндсэндээ бол 1957 оноос ер нь бол яас эхэлтэй гэж бас хэлж байна. Тэр чинь нөгөө нэг элдв хэлмэгдүүл янз бүрийн юм намтчаад. Тэгээд 1957 онд чинь Монголын соёл шинжилгээ ухааны одоо үйл амьдралд гоё үйл явдал болж байгаа байхгүй. Тэр нь яаж ийм вөхлөөр шинжилгээ ухаан дээд боловсролын улсын хороо байгуулагч. Дарган цэгмэд дарга. Шинжилгээ ухаан дээд боловсролын улсын хорооны дэргэд хил утга зохиол судлах газар байгуулагч. Захирлан Ирэнчингой. За тэгээд тэр 1957 оноос 61 оны хооронд оршин тогтносон хил утга зохиол судлах газар чинь одоо нөгөөдөл чинь жинхэнэ юу гэж байгаа байхгүй юу? Менежмент хийж эхэлж байгаа байхгүй юу? Цаг үеийн ямар үлээ? Гадаад талдаа зүйлд орсуулсан. Зүйлд болуулсан тийм. За бусад одоо юмнууд нь тэгээ бас харьцангуй хаалттай байсан цаг. Энэ үед бид нар ч өөрсдийнхөө соёлыг гаргахын тулд хамгийн түрүүнд эрдэмтдээ л түшиглэн шүү дээ. Эрдэмтдээ түшиглэн. Тэн дээр Эренчингой, Лувсны Дугай, эрдэмт наримчгийн дарга л да. Хил утга зохиол судлах газрын эрдэмт наримчгийн дарга, Луудын Дугай. За энэ тэгээд аав багш байж байна. За тэгээд ингээд маш олон хүмүүс байж байна. Тэгээ эднэрийг чинь нөгөө нэг санаад зориод хийгээ бүтээс ажил чинь олон улсын монголч эрдэмтний ангатгаар их болох. Өнөөдөр олон улсын монголч эрдэмтний хурал гэдэг нэртэй болцсон л болохоос биш 1959 онд Эренчингой энэ даавагч Луудын Дугай тэгээд энэ мундаг эрдэмтдийн хийсэн ажил чинь монгол хэл хөвчгийн эрдэмтний ангатгаар их болох байхгүй. Монгол хэл хөвчгээр тэрнээс тэр чинь ашгүй яаж ийм вөхлөөр хөөх юм тэр бас нэг тэр цаг үе чинь бас нэг өмнөх соёл маялыг бас нэг жоохон үүсэх тал руугаа орсон байсан ийм цаг үе шүү дээ. Гэтэл тэр хурлаар далимдуулаад босгож ирсэн хамгийн том голомч нь даавагшин 100 мг. Монголын уран зохиолын 100 мг оршоо. Юу вэ? Нэг оны үед тэр Бернд Лауфер гэж герман хүн турфанаар явж баахан ном цуглуулсан хүн очоод нэг Монгол хуучин ном судрын эмхтгэл гаргахтаа бичсэн үг байхгүй. Тэр юу гэсэн үг вэ гэхээр Монгол бол ерөөсөө одоо өөрийн оригинал гэж тийм үг хэлсэн байна. Утга зохиол бичээгүй дандаа гадны зээлдмэл одоо төвд энтэг ийм зохиол одоо орчуулсан ийм улс байна гэдэг үгийг тэр 1901 оны үед бүр хэлсэн. Тэгэхээр 59 онд Дамжсрангуйн 100 бэлэг гарснаар бол хариулт өгч байна. Эртний уран зохиолох гэж зөвхөн одоо ийм 100 зохиол жишээ бидэнд энэ байна гэдэг. Дэлхийд даяар харуулсан. Тэр номороо бас тэр Монголыг судалдаг эрдэмтдийг цуглуулсан. Энэ нь болохоор тэр социалист нийгмийн үед энэ монголчууд нь өөрсдөө Монголынхаа хэл соёл утга соёлыг одоо судлаад эхэлсэн юм байна. Эрдэмтэд нь байна гэдэг дэлхийд даяар харуулсан. Тэгэхээр энэ чинь даавагш бол ингээд хурц ажил байсан. Өргөн хүрээнд бараг дэлхийн хэмжээнд харж шít. Хаа одоо тэр гэж үзэж байна уу? Гол санаа ийм байсан шиг байна л шүү дээ. Ер нь Монголын уран зохиол гэж ер нь бараг одоо юу байдаг? Өөрөөр бичгийн утга зохиолын хэлбэг ард түмэн. Яг. Утга зохиолын одоо тийм шилдэг бүтээлгүй ард түмэн юм байна гэсэн ийм мессежийг
тэрийг одоо олж хараад тийм биш түүнд байна. хариулт өгж Өгж шүү хариу дээ. өгж байгаа. Энэ одоо 100 бэлэг энэ шилдэг бүтээл нь байна. Энэ утга зохиолын бүх юм байж байна. Яг тэн дээр гарсан үнэхээр гайхамшиг нь бас нэг гайхамшиг байгаа байхгүй юу? 1959 он гэдэг чинь бид нар чинь дамжсрангуй шинэ үсэг энэ үсэг шүү дээ. Гэтэл гарсан 100 бэлэг ном маань үндэсний монголчууд гарахгүй юу? Монголчууд гарч. Шинэ монголоор хийж болно шүү дээ. Болно шүү дээ, тийм. Гэтэл тэр чинь монголчууд гарч байгаа байхгүй юу? 90 тэр эртдүгийн гайхамшигт үзэгдэл гэдэг чинь тэр 59 оны хуралд гаргаад бас ингэ зориулаа гаргасан чинь тэгээд тэр заяын гэсэн юмсэр бүгдийгээ бид нар чи яаж нөхдөр монголчууд гаргасан байхгүй. Тэгэхэнгүүт тэр чинь юу харагдаж байна вэ гэхэлэр чинь энэ соёл чинь дэлхийн соёлын нэг хэсэг юм байна л гэж манай энэ хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн дээр ажиллаж байсан соёл судлалын салбарын эрхлэгчээр ажиллаж байсан Луу Андга буюу Лусан Андан докторийн тухай бас ярихгүй болохгүй. Энэ хүн чинь бол Монголын 20 дугаар зууны Монголын уран зохиол судлалын чиглэлээр эрдмийн одоо шинжлэх ухааны докторийн зэрэг хамгаалсан анхны хүн. Энэ хүний одоо Монголын уран зохиолын гол баатар Монголын 20 дугаар зууны Монголын уран зохиолын дэвшил хөгжил, социалист реализм зэрэг цоор судалгааны бүтээлүүд үнэхээр зам мөр, чиг мөрийг гаргаж ирсэн тийм. Тэгээд энэ хүний бас нэг санаачлагаар хүрлээ хаа тийм. Хотын доторх хэсэг бид тийм. Орчин үеийн ам зохиол судал чинь бас энэ хүний санаачлагаар хөгжсөн тийм. Тэгэхээр Лусан Ондонгоо бол ам болон бичгийн зохиолын судалгааг энэ тэнцүү өргөлөөж авсан. Бидний одоо судалгааны ахиж дэвших нэг өв боломжлыг бүтээж өгсөн юм гайхалтай эрдэмтэн байсан. Гэдгийг ерөөсөө за юу цаг нэлээ явсан байна. Мөнх хоёр докторийн саяын ярианаас үзэхэд энэ 100 жилийн түүхийг харахад хэл зохиолын хүрээлэнгийн оргил үе бол энэ байна гэж сая тэр 59-аас тийм ер нь яг тэр Мандан Бадрлын үе гэдэг чинь эхэлж байгаа үе байхгүй. Тийм эхэлж байгаа. Тийм яг тэр эрдэмтний дараагаар голомтгой дагаад үүсэж байгаа. Энэний дараагаар хэл зохиолын хүрээлэнд дамжсрангуй юу хийсэн бэ гэхээр за эртний уран зохиолыг бол түүхийг судлахын тулд бид эхлээд ямар ч байсан уран зохиолын одоо тоймыг гаргах хэрэгтэй байна. Ингээд тойм бичих ажлыг бол эхэлсэн 57 онд. Дараад нь уран зохиолын тоймын 2 дугаар дэвтэр нь 68 онд гарсан. Энэ нь болохоор одоо за 2 дугаар дэвтэр нь болохоор жоохон удаж байгаа. 76 онд одоо нөгөө 2 дэвтрээс хойш гарсан. Тэрэнд бол нөгөө дунд үеийн одоо Монголын нөгөө бурхны шашны зохиол бүтээл одоо янз бүрийн ийм юмнууд их орсон байсан учраас тухайн үед хойшлогдсон. За ингээд дамжсрангуй бол хэлж ирсэн. Ирэх биш түүхийг бичихээ өмнө бол бид тоймыг гаргах хэрэгтэй байна. Ингээд үндсэндээ тоймын 3-ыг гаргаад дараа нь бол дараа үе маань одоо энэ тоймыг түүхээ өөрчлөлт хийх юм. За энэ ажлыг Цэрэн Содомгоо үргэлжлүүлсэн. Ингээ Монголын эртний уран зохиолын түүх гэдэг тэр цагаан номыг бол Цэрэн Содомгоо хийсэн. За Цэрэн Содомгоо бас аман зохиол судлаад аман зохиолын дээжийг манай аавтай хийгээд ингээд дараад нь бол Цэрэн Содомгоо энэ утга зохиол судлалаас хуучны энэ утга зохиол судлалаас бол ерөнхийдөө бурхны шашны уран зохиол гэсэн одоо энэ хэсгийг одоо авч ингэж үргэлжлүүлээд бүхэлдээ 3 дэвтэр гаргав. За энэ 60-аад оны би одоо бас нэмээд цаг байгаа учраас их товчонтой байна. Орчин үеийн уран зохиолын хуучин уран зохиолоо дагаад ингээ Монголд бий болсон. Тэгээд орчин үеийн уран зохиолоор бид Монголын товч түүх уран зохиолын 4 дэвтэр түүхийг одоо тийм ерөнхийдөө зүгээр яг ингээд яг энэ асуудал дээр базаад орчин үе гэдэг маань хэл зохиолын хүрээлэнгийн уран зохиол судлалын салбарын хийсний гол амжилтыг зүгээр ингээд базаад хэлэх юм бол Монголын соёлын түүхийн 800 жилийн түүхийг ямар ч байсан дэлгэй тавьж чадсан улс байхгүй юу. 1957 онд гарсан Монголын эртний уран зохиолын тоймоос авахуулаад ингээд Цэрэн Содон багшийн тэр бурхан шашны уран зохиол гээд Монголын орчин үеийн уран зохиол одоо таны оролцсон шүү дээ тий. Та бүхдээ оролцсон. Монголын орчин үеийн уран зохиолын түүхийн товч түүх 1968 оны. 1985 онд 1-р бит, 89 онд 2-р бит, 97 онд 3-р бит, 2014 оны энэ 4-р бит гээд ингээд тэр манай үеийн одоо тэр манай өмнөх үеийн Ахмад эрдэмтдийн мундаг тэр оргил улсын эрдэмтдийн бүтээснээс
энэ орчин үеийн уран зохиолын түүх гэдэг 4-р үеийн 2000 он хүртэлх түүхийг аваад үзэхлээр ямар ч байсан бид нар монголчуудынхаа 800 жилийн үгийн урлагийн үгийн урлагаар бүтээсэн энэ бүтээл ямар юм байсан бэ гэдгийг л тодорхойлоод томьёолоод гаргаад ингээд тавьсан баг. Энэ бол ерөөсөө хаан чигдэг ажил. Энэ бол зөвхөн Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнд хийгдсэн ажил. Хэл зохиолын хүрээлэнгийн 100 жилийн хүрээнд утга зохиолын салбарын хийсэн ажлуудын нэг том бахархал нь сая Монгол докторын хэлсэн энэ нэн шин орчин үеийн түүхийн Монголын уран зохиолын түүхийг удаашгсан шинжлэх ухааны төвшин гаргаад тавьсан энэ баримтгалаад ботлоод хэвлсэн энэ үйл явдал байхаа гэж бодож байна. Тэгээд тэрнээс гадна бас цувралууд нэлээд байдаг. Би ууган наг бол ууган бэрийг ялангуяа 20 дугаар зууны Монголын зохиол цувралыг сайхан цуврал гаргасан. Энүүтэй холбоотой бас зүйлийг нэмж хэлхийг хүсэж байна. Тийм. Бас түрүүн сая бидэрлээ Монголын орчин үеийн уран зохиолын түүх. Тэгээ энэ орчин үеийн уран зохиолын одоо түүх бичлэгийн хажуугаар зэрэгцүүлээд манайх бол энэ орчин үеийн уран зохиолын гол зохиолын төлөөлөгч нар 20 дугаар зууны Монголын уран зохиолч гэдэг цуврал 99 цуврал гарч байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл энэ цуврал маань энэ 20 дугаар зуунд байгаа энэ Монголын орчин үеийн уран зохиолын саяны ярьсан дөрвөн битийн завсар одоо орон зайг нөхөх дахиад энэ судалгааг одоо өмнөх үеийн судалгаагаа дахиад шинээр харах, намтар уран бүтээлийн шинээр тодорхойлох, тойр үзүүд нь шинээр хандах энэ хандлагууд бол энэ 99 зохиолчийн цувралд бол гол онцлог шин гэж явж байгаа. Тэгээ энэ 99 цуврал бол одоо бол гараад бүгд дуусч байна. Гэхдээ энэ цувралын ихэнх одоо бичлэгийн хэлбэр бол бүгдээрээ нэг тогтсон хэлбэртэй. Мөн үнийг бичиж байгаа эрдэмтэд маань бол ихэнх дандаа утга зохиолын манай салбарын Ахмад үеийн эрдэмтдээс эхлээд одоо Самбилдын дугаа, за ингээд Цэн дугаа, за Байгаль сайхан багш Лучингуа, за ингээд дараагийн үргэлжлүүлээд ингээд Мөнх хоёр Цэвэн дэрж ингээд Ууган Баатар одоо энэ Мөнх эрдэнэ гэдэг ингээд залуучууд бүгд үргэлжлүүлээ бичсэн. Тэр зөв байсан байж магадгүй. Яг нэг загвараа. Гэхдээ яг явц тунд харахад тэгэл одоо зарим нэг тэр загвараас гаргаад бичсэн юмнууд ч харагдчихсан. Ер нь уугнаа бол өөрөө жил оюун багш бичсэн. Өөр хэн хэнийг бичсэн блэ? Тийм бидэд одоо ер нь бол яг энэ 99 зохиолчхон цувралаар бичиж байгаа манай ихэнх гол бүтээлүүдийг бол Байгаль сайхан багш байна. За Лочин ах байна. За Мөнх хоёр байна. Манай Цэвэн дэрж байна. Тэгээд бидэд нэг нийлээд бол одоо 99 цувралаа хаагаад ч ихэнх хувь нь бол манай хүмүүс юм гэсэн. Одоо энэ цувралыг цааш нь дахиад өргөжлүүлнэ үстэй. Та бол мэдэн шүү дээ. Одоо яг тэр цаг үеийг туулсан хүн учраас зарим юмыг бичиж болдог байсан шүү дээ. Тэр цаг үед. Зарим юмыг бичиж болдгоо байсан, тий. Зарим юмны тухай ярьж болохыг болдог байхад зарим нь бас жоохон хаалттай байсан. Гэтэл өнөөдөр бол тэр зүйл маань нээлттэй болсон, тий. Тэгээд одоо манай утга зохиолын салбарын эрхлэгч доктор Байгаль сайхан, за манай хэл зохиолын хүрээлэнгийн захирал Актем Самбилдын дүү нарын санаачлагаар ер нь бол юу яая? Энэ дөрвөн бот одоо орчин үеийн уран зохиолын дөрвөн бот бүтээлийг иж бүрэн болгохын тулд, цогц болгохын тулд, зөв ойлголт өгөхын тулд өнөө одоо тэр 60-70-аад оны үед ярьж болдгоо байсан. Одоо шинэ ядуу сүрэнгуй ч юм уу, аюушгуй ч юм уу гэл өмнөх үеийнх чинь бас жоохон төвхтэй л байсан шүү дээ. Ийм бүтээлээр нэмж өгөө. Нөгөө жинхэнэ үнэлтийг өгөө. Тэр өнөө хальс бүрх хүчин хуучин нийгмийн элдв нэр томьёо юмнаас нь гаргая. Тэгээд тийм бодлого явуулсан гэж. Ингээд энэ маань үргэлжлэнэ. Тийм. Цэвэн дэрж доктор маань одоо тун зүйлдлээ төгсгөлийн хийндээ. Би ингэж асуумаар байна. Ер нь энэ бид нар чинь 100 жилийн хааг хийгээд сууж байна тийм ээ. Тэгэхээр энэ 100 жилийн тухайд одоо хэл зохиолын хүрээлэн дээр тусмаа утга зохиолын салбарт ямар судлаа шүүмжлэг нар одоо илүү төлхөө хөв нэмрээ оруулсан юм бэ гэдэг дээр товчхон хэлжгээ өсч байна. Тэгээд мөн одоо хэл зохиолын хүрээлэнгийн утга зохиол судлалын төвшин яг өнөөдрийн төвшин дээр ямар төвшөнд ажиллаж байна вэ? Энэ дээрээс нь тодорхой саналаа хэлнэ үү? Энэ цаашдын зорилт дээрээс энэ судалгаа утга зохиолын судлалын чиглэлээр цаашдын зорилтын талаар базаад хэлвэл сайн байна. За тэгэхээр одоо 100 жилийн түүхийг бол энэ богино хугацаанд бол бүгдийг багтааж ярихад бол бид дөрөвт бол бага хугацаа байна л да. Түрүү манай энэ эрдэмтэрлээ түүхийг бичихээс гадна шүүмжлэл онлын сэтгэлийг бий болгосон.
За үүнд бол одоо Эренчингой байна. Одоо манай ард түмэн мэднэ одоо тэр өөрийн төрөлхийн тэм ёж цантай ард түмэн домог мэт тархсан тэр Хуранба, Ри багшийн түншүүр гэдэг номууд байдаг тийм ээ. За мөн одоо Дамжин Сүрэнгаан одоо тэр төрөө ярьж тэр намдгийн уран бүтээлийн тухай хэмтэн Дамжин Сүрэнгаан уран бүтээлд 15 шүүмжийн бүтээл байдаг. Тэр нөгөө хариу бичиг хичээл бэлгээ гаргаж хэл бичгээ хөгжүүлэх хэмжлэнгээ. За мөн одоо Цорин дорж мөнх Дамжин Сүрэнгийн цэнд. За мөн одоо самбилтын төв байгаль сайхан гэх мэтлэнгийн одоо олон дажаагийн үлзий баяр гэх мэтлэнгийн олон сайхан одоо шүүмжлийн одоо тэр галыг бий болгосон хүмүүс. Одоо ялангуяа мөнх гол 60-аад оны дэг сургуулийг бий болгосон бол давагдэрж үжил 80-аад оны үед тэр утгацгой шүүмжлийн одоо сэтгүүлийг гаргаж шүүм судлалын үнцийн тэргүүн байсан. Гэх мэтлэнгээр одоо хөлцгөл өрөөл ажилласан эрдэмтэнд маань зөвхөн хэл бичиг эрдэмжлэгээ судалгааны ажиллагаа гадна одоо шүүмжилт онлын сэтгэлийг бий болгосон нэр шүүмжлэгт байгаас гадна бас үе үеийн одоо зохиолч уран бүтээлчдийг бас төрүүлэн гаргасан гэдгийг бол одоо бас бид энэ ойн басхан дээр бол онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Үүнд бол одоо их зохиол Насгтор зөсгсүүлээд за мөн одоо ардын орон зохиолч Эренчин Дамжин Сүрэн тийм ээ. За Дожоогийн Цэдэв. За тэгээд одоо соёлын гавь сэтгэлдэн Өрлөбаатар Саруул уян нас өдөржин шагнал зохиолч Дорчолын Сумья, Яабаатар хэмжлэгийн олон одоо зохиолч уран бүтээлчдийг бас өсгөн боож үл 90 цент хүргэжсэнээр бол энэ хэл зохиолын хүрээлэн судрагчийн хүрээлэн маань 100 жилийн түүхэнд утга зохиолын онол түүх шүүмжлэл уран бүтээлчдийн нэгэн цогц хэмжээнд нь гаргаж ирсэн ийм одоо сайхан буянтай байгууллага гэж хэлж болно. За тэгээ судрагчийн хүрээлэнгийн маань үндсэн гол бүтээлд бол яхаарахгүй Монголын нус төвчаам. За Актем Дамжин Монголын орон зохиолын 100 бэлэг оршвай. За түрүүн одоо манай судлаачдын хэлсэн Монголын орон зохиол, эртний орон зохиолын 3 бот, орчин үеийн орон зохиолын 4 бот бүтээл байна. За үүн дээр одоо яг өнөөдөр ажиллаж байгаа одоо утга зохиолын засагт бол 8 эрдэмтдийн ажилтан ажиллаж байна. За энд бол одоо Монгол Улсын төрийн шагналын гавь сэтгэгдэн Актемч Цэрэн Содном багш одоо мөн одоо профессор Билгүүдэ доктор Болорман ороод Монголын эртний орон зохиол ялангуяа Монголын нуус төвчийн судлал доктор Болормогийн сурал судлалын чиглэлээр одоо ажиллаж байна. За Монголын орчин үеийн орон зохиол судлалын чиглэлээр бол доктор Мөнх баяр, за Уганбаатар, за мөн одоо ирэмблэгийн залуу ажилтан Баярмаа Мөнх Эрдэнэ гэсэн нарын залуус одоо бид бүхэн ингээд ажиллаж байгаа. Тэгээ бид бүхний одоо яг 100 жилийн ойдоо зориулаад Монголын утга зохиол нэвтрэхэд төлөвлөсөн 3 бот номыг одоо ингэж бэлэн болгосон. За юунд бол одоо зөвхөн манай утга зохиолын салбарын буюу эртний ба орчин үеийн орон зохиолын гэлтгүү ам зохиол төвдөлт утга зохиол буюу сурал жүжигчийн судлалыг хамруулснараа онцлогтой юм нэвтрэхэд болж байгаа. За баярлалаа. Одоо бидний яриа хайлгсан яриа болж ерөөсөө хэлэх гэсэн юм одоо багтахгүй шүү дээ. Тэгэхээр гэхдээ одоо бид энэ гайхамшигтай юм бол хэл зохиолын хүрээлэнгийн 100 жилийн он энэ сурал нэвтрүүлгийн буйнаар энэ одоо Монголын топ том хэвлэл мэдээллийн байгууллагыг UBS телевиз маань судлагдсан гэж шинжлэх ухааны таны мэдгүй шинэ болон нээлээд энүүгээр бол цаашдаа үргэлжлээд бидний яриа үргэлжлэх бас боломжтой гэж ингэж бодож байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг хүрэлцэн ирж яг энэ цагийн утга зохиолын судлал шүүмжлэлийн тухай өмнөх түүхээ 100 жилийн ойгоо одоо бахархаж ярьсан та бүхэнд одоо талархал дахин дэвшүүлж судрагчийн хүрээлэн хэл зохиолын хүрээлэнгийн 100 жилийн он баярын мэндийг дахин хүргье. Сайхан баярлалаа. За манай өглөө нэвтрүүлгийн Улаанбаатар өглөөний мэнд Улаанбаатар хөтөлбөрийн ээж дугаар энэ одоо судлалтын булангийн дуусч байна. Өглөөний мэнд нэвтрүүлэг үргэлжилж байна.